Энэ хэрэг 1970-ад оны үед болжээ. Төв аймгийн Харьяат инх намжил хэмээх оюутан охин зуныхан амралтаар хөдөө гэртээ ирээд ердөө ганц хоноод байлаа. Тэрбээр эцэг ихтэй тус болохоор 2 дахь өдрөөс эхлээд хоньны ээлжинд явхаар болжээ. Гэтэл орой болоход хонинч байдаггүй, охинч байдаггүй. Эцэг их хоёр нь яаж сандран хоньны бэлчээр дээр иртэл хонин эзэнгүй байсан бөгөөд инх намжид охин хаачсан нь мэдэгдэхгүй сураг алдарчээ. Тэрбээр газрын гав руу орсон юм шиг уул мөргүй алга болсон байна. Түүнийг төрж өссөн нутаг усандаа төөрнө гэхэд хинч үнэмшихгүй. Чон нохойд бариулгүй гэхэд хонин үргэж хуйлран ирэхээс өгсүүлээд өмсөж зүүсэн хувцсны тасархай олдмоор. Эсвэл хад асханд авирч яваад нисч осолтон айл нэг газар хөвтөж байж болох. Бас зуны халуун өдөр сэрүүцхээр туул гол руу орчихсон юм болов уу гэх мэтийн төмөн онцгонд эцэг ихэн төдийгүй Төв аймгийн сэргийлхийн хинч хөтлөгдөжээ. Ингээвч 20 гаруй хоног бүсгүй цөхрөлтгүй ирж хайгаад аргагүй л эрэл мухарцсан байна. Элдв цууг айлаас айлд дамжих бөгөөд оюутан охин инх намжил гэвгэний талга болчихож гин бэр болж хулгайлагдсан юм байлгүй хаачвал гэж эцэг их хоёр нь боож өгөхөөс наах нуурын болж байна. Цагдаагийнхан хайгаад олохгүй байгааг нь орогдол босуулаад охины хоньны бэлчээр дээрээс шүүрч аваад явчихсан сурагтай. Ингээх мэтчлэн үнэн худлан мэдэгдэхгүй шуугиан дэгдэж байгаад намжин болжээ. Он цагийн уртад инх намжлыг нутгийнхнаа мартаж түүнийг үгсэнд тооцов. Цогцсон нь олдоогүй болохоор сургаггүй алга бологсдын дунд бүсгүйн төлөвхөн инээмсэглэх зураг хэдэн жил цагдан сэргийлэхийн самбарт хадаас тайш шаарлав. Ингээд мартагдлаа. Хүүхдэл үр харан болохоор эцэг их хоёр нь сэтгэлдээ горьлох тэн муу химэн хааны газар амьд мэнд явж байгаа юм биш байгаа да гэж димэл гордоно. Тэд иймэрхүү байдалтай 15 жилийг артаа орхижээ. Дэгтэл хоньны бэлчээрээс сургаггүй алга болсон инх намжлын сургийг илгээ хаттал санаж явсан эцэг их хоёр нь 15 жилийн хойно буюу 1990-ад оны үед сонсжээ. Тухайн үед ганц худагдах урьдчилан хорих төвд ширэлдэж дайхирсан цав цагаан үстэй хэр дагандаа баригдсан 30 нилээд хэвээсэн болов гэмээр эмэгтэй саадуулагдсан хоригджээ. Ямар гэгчийн орогдол босоод болохыг тодруулах гэж хорих байгууллагын эмэгтэй мөрдөнгийн ажилтнуудад хэд хоног баггүй ажил ундарсан гэдэг. Ингээвч тэрээр ямар ч гим зэмгүй болох нь мөрдөн байцаах явцад нотлогдсон бөгөөд олон жилийн өмнө сургаггүй болсон инх намжил болох нь тогтоогджээ. Инх намжил аав ээж хоёроо зууран авч юу ч хийж чадахгүй мэгшин уйлсаар байсан гэдэг. Хожим инх намжил өөрийн өнгөрөөсөн амьдралынхаа гасан 15 жилийн түүхийг инхүү өгүүлжээ. Хонь сайхан идэж байв. Инх намжил авч явсан номондоо улайран шимтээд морьтой хүн ойртож ирэхийг анзаарсангүй. Гэнэт морины туурай сонсогдоход толгой өндөлгийн харвал дэлхийн гурамсан зассан өндөр хар морь унсан ногоон дайлан бэндэлтэй залуухан ир дэрэгдэн ирээд мориныхон жолоог татжээ. Мэнэр бүсгүй шохоорхон харж ихэлээ илдэхнэр хонь сайн хариулж явна уу гэж асуухад инх намжил сайн гэхээс өөр үг хэлсэнгүй. Тэр дотроо эрлийн хүн юм болов уу огт зүс үзээгүй юм байна гэж боджээ. Залуу ойр зургийн яриа өдөж байснаа гинэт морио чөх гэснээ бүсгийн хажуугаар өнгөрөхдөө түүнийг морин дээрээс шүүрч аваад хурдлахын тэр. Инх намжил ээжээ гэж орилж чамжилгүй амандаа юм чихүүлжээ. Хашгирхан бүхэл амьсгалахад хүнд болж балмагдан сандарч гэдэс дотор нь зайлагдан айсандаа ухаан нь манартаж эхэлжээ. Ингээвч тэр өөрийн хэрээр тэмцэж аргагүй л хүчин мөхөссөн байна. Мөнөө хэр нэлээд давхиад ухаан нь баларцсан бүсгүйг хүн хаар үзэхгүй газар аваачин эмээл дээрээ хүндлэн даруулан хүлээд нүдийг нь боон сундлан цааш тавьсан тул бүсгүй жухам хаагуур явж байгааг эс мэджээ. Лавл их өксүр газраар зүтгүүлэн ой дундуур явж байгаа юм шиг санагдсан байна. Инх намжилд асар хол газар явах шиг санагдсан бөгөөд хаачим нэг газар зогсож бүсгүйг буулгасан байна. Тэр нь овоохой гэхэд овоохой биш, мод нөмрөлсөн оромжирхуу юм байж. Мөнөө хэр бүсгүй нүдний болтыг авч гарынх нь хүлээсийг тайлаад хувцсыг нь урж тастан шидэж нүцэглээд шууд л хүчирхийлжээ. Бүсгүйн зовлон үүгээр дууссангүй. Энэ бол зөвхөн эхлэл нь байв. Ородол эрийг хаанхын хин гэгч болохыг бүсгүй мэдсэнгүй. Манерч бүсгүй хөнөөхгүй тодорхой болов. Төдөлгүй тэр олсныхон бүсгүйг аваад хаашаач юм зам буруулан явжээ. Инх намжил өөрийгөө гэртээ хариулаач гэж уйлан гойсон ч хариуд нь мөнөө хэр амийг нь таглан боожээ. Бүсгүйн толгой эргэж жухам хаан хаашаа явж байгаагаа ч үл мэдэх бөгөөд битүү их ой хөвчөд зөв чигээ бүрэн алдаж орхижээ. Ородол ир өөрийгөө дэлгэр хангаан шилийн сайн ир дэлд сумья гэж танилцуулсан байгаа юм. Ингэж саяхан оюутан явсан инх намжил бүсгүйн зэлүүд хөвчөд гэр хийж ородол босол хүнээр хань хийсэн 15 жилийн зэрлэг амьдрал эхэлжээ. Энэ амьдралыг дагахгүй гэхийн хүч зориг бүсгүйд байсангүй. Дэлд сумья гадны хинч ирэхгүй хөвчөд дөрвөн хантай гэрийн дайтай овоохой босгож өвс хөвдөр доторлон дулаач бүсгүй хүн эвдээд гарахааргүй хаадах хийсэн байгаа юм. Тэгээд тэр дур хүрсэн үедээ бүсгүйг байрж авч идэлж хэрэглэнэ. Манер инх намжилт хандаж
Чи юу ч хийх хэрэггүй. Ганцхан миний дур хүслийг хангаж байх хэрэгтэй. Харин жирэмсэлж болохгүй шүү гэж хатуу анхааруулжээ. Сумья заримдаа гадагшаа хонуутаар алга болдог байсан бөгөөд ингэхдээ бүсгүйг орохчихно гэж хардахдаа өмнөд хамтыг нь тайлан бие засгасав хажууд нь орхиод гарыг нь тайлагдахгүй зөөлөн идээр хүлээд идэж уух юмыг нь бэлдээд орхидог байж. Ийхүү бүсгүй хүлгээ тайлаад хаалгаа онгойлгож чадахгүй яс цоочонд түүний эрхийг хүлээн гэр орноо санан увэж шөндөө бол хөвчийн элдв чимээнээ сайн зочин гиёрнэ. Сумья үнэхээр хатуу хахир зантай их хаартай хүн байж. Тэр бүсгүйг орохчихно гэж цаг ямагт хянуурлахаас гадна шөнө ундахтаа хүртэл тас тэврээд хөвдөх юм уу? Ядарч бүх нойрсох болбол хүүхний гарыг хүлж биетэйгээ холбон хүлээд унтдаг байж. Харин өдрийн цагаар бүсгүйн гарын хүлээсийг тайлж хувцас хунраа оюулж хэртэй хувцаа угаалгана. Нэг олзуур хууштай нийдэж уух юмар тасардаггүй байсан бөгөөд Сумья өмсөж зүүхээс аваад идэх уухыг бүгдийг нь бэлддэг байж. Тэд хоорондоо амьдралынхаа нарийн ширийн юмыг юу ч ярьдаггүй байсан нь хачирхалтай. Сумьягийн хүүхэнд ганцхан элэгсэг ханддаг үе нь хэдийд чамаагүй босч ирээд ноцож ноолж хоёул тачаалаа хангадаг үе байжээ. Ийхүү өдөр сар жил үлрэх үе бүсгүй ертөнцид ердөө хоёулахнаа юм шиг санагдах болж ухаан санаа нь ялэмгүй илэрч балайрсан юм шиг болжээ. Сүүлдээ Сумья даажим аажмаар дасч эхэлсэн байна. Дасахгүй гээд яах ч билээ. Сумья заримдаа уйдахтаа хүүхнийг зодож гарынхаа жилээ гаргаж зугаасдаг байсан бөгөөд үүнд нь гомцсон хүүхэн уйлан өршөөл ирж намайг ингэж тамлан ад үзэж байхаар аав ээж гэр оронд минь хүргээд өгөөч ингэж гуйж говшин. Тэр тусам дургүйд хүрсэн Сумья улам тавлан дайрч ахир хөтөн сэтгэлээр гिचи минь гиншигнээд дургүй хүргээд байвал алчхан шүү. Би чамайг байтугай төрсэн ахыгаа хөнөөчөөд энд бөгөж байгаа хүн шүү. Ихээхэн дургүй хүргээд байвал эд бат хийчгээд махаарч нь хуушур хийгээд идчихэн шүү. Ингэж сүрдүүлэн хутгах шүрч авдаг байжээ. Тиймээс инх намжил намайг битгий алаачдээ би дахиад тэтгэхгүй гэж царайчилдаг байсан бөгөөд үүнд Сумьягийн сэтгэл нь ханав бололтой байрж аван үнсэж өнгөлөн онгон охин биш нэгэн өвчгөр юм болж дээ чи гэж доромжилдаг байж. Мөн тэрбээр чи өөрийгөө юу гэж бодоод байгаа юм? Чи бол миний зугаа гаргагч, чи бол миний дор хөвтөх ёстой. Харин зүтэж болохгүй шүү. Тэгвэл гидсийг чинь хүлээ зулбасхийг чинь чон нохойд өчгөн гэж мэдээрэй гэж сүрдүүлнэ. Сумья нэг удаа хэд хоногоор тэнэж ирээд хүүхний гадагшаа ойр зур гарсныг нь мэдээд ихэд уурсаж чи яах гэж гарсан юм? Оргож явъя гэж бодоогүй биз? Би энэ хөвчөд ганцаараа биш шүү. Намайг байхгүй ч чамайг харж байгаа хүн би. Би 7-8 удаа ирсэн. Чамайг ийш тийшээ эзгүй үед гарах юм бол тэд байрж авч хүчнээд дараа нь нохойн гөлөг шиг алж орхин шүү. Гэж зүрхийг нь өхүүлдэг байжээ. Энэ мэтийн зовлон даахын хэрээр хүүхний хар ус цав цагаан болж хувирсан байна. Сумья үнэхээр л ил хөвчөд ганцаараа биш болох нь нэлээд хожуу ойлгогджээ. Тэд нар мөн л орогдол босуулууд байж. Сумьяд орогдол зуйгууд хүн гэхэд олдохгүй юм гэж ховор байлаа. Гэвч энэ бүхэн нь ямар нэг үн цэнээр олддгийг инх намжил мэдэхгүй байв. Заримдаа Сумья шалс огтуу ирдэг байсан бөгөөд ийм үедээ агсамнаж бүсгүйн үйл тамыг эдлэн. Хүүхийн түүнээс огтуу үед айнагч чихтэйхэн орох байх газраа олж ядна. Тэгтэл нэг өдөр Сумья өөртөөгөө ижил хэдэн ер дагуулж ирхэн тэр. Тэд цөмөл орогдол босуулууд байсан бөгөөд эзгүй хөвчөд эмгтэй хүний бараа хараад гайхаж баламгдах шиг болсноо төтөлгүй үнэн байдалд итгэн харцсан хонь харсан гунхарсан чон шиг болцохон хоорондоо химлэлдэх нүгийн мэр харагджээ. Хэрв тэдэнтэй Сумья хил амаа ололцож чадахгүй бол амиа алдах байсан биз. Уудтал хүүхнийг ойр ганцаараа эзэмшиж байсан Сумья тэдний дагуулын эрэхтэй бүгдийг тооцсон бололтой. Сумьягийн хувьд хүүхэнд хайр сэтгэлтэй биш зөвхөн хэрэглэгчид байсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд сонирхол нь буурч цаадуулдаа нүүр тал олоход хүүхэн хэрэг болсон юм санаж. Ингээд тэд ив зүгээ ололцсон хамт байх болжээ. Хүүхэн чинэнд гоморхох хэрэг гарсангүй. Хэд хоногч болохны түүнд амьд явах хэрэгтэй байв. Ингээд инх намжил тэдний боол дундын татварын болж хувирсан бөгөөд зэрлэгүүд намар өвлийнхөө нөөцийг сайн татаж хангаад дүн өвлөөр ичээний баавга шиг гадагшаа толгой цохиулах нь ховор. Инх намжил тэдний хоол ундыг бэлтгэн хувцас хунарыг нь ойж уранхай цорхойг нь цойлно. Ирчүүд идэж уун өдөржин мөрийтэй тоглоно. Тэд аль болох зугаатай байхыг сэдэж хүүхний дундаа нүцгэлэн суулгаад өөрсдөө ч мөн нүцгэлэн дээлээ нөмөрөн хөзөрдөн. Тэгэхдээ хүүхний хөх, суг, цав өвзгөрөө хатгаж зовоодог байж. Тэдний хин хождоо нь бусдынхаа нүдэн дээр хүүхнийг бахархалтай наргагүй эдэлдэг байсан бөгөөд эхлээд хүүхэн Сумьягаас айж ичиж түүнийг хамгаалаасай гэж боддог байж. Ингээвч Сумья түүнийг зүгээр л дундын хэрэглэл болгожээ. Хүүхэн ийхүү 14 жилийг өнгөрөөхдөө тэднийг хаанхын хин ямар ялтай хүмүүс болохыг огт мэдсэнгүй. Тэр зовлонтоо галзуураагүй ч дүүн гимшиг болжээ. Нэг өдөр Сэлэнг аймгийн цагдаагийнхан ноён уулын сардагт хэсэг орогдол босоод оргинож байгаа тухай мэдээ авсан байна. Ингээд цагдаа цэрэгд ажиллан ноён уулыг хагас бүслэн тэднийг барихаар самнав. Ингээвч хөвчөд олон жил оргинсон Дэл Сумья тэргүүтээ босуулууд сэжиг авч оргож амжсан байна. Харин дунд цагаан үстэй уранхай норхой хувцасны тамтагтай 40 орчим насны эмэгтэй тэднээс зүгтж чадаагүй учир баригджээ. Энэ бол инх намжил байлаа.
Аймгийн мөрдөнд тэрбээр учир авцалтаагүй юм ярьсаар байсан бөгөөд түүний үгэнд итгэхэд хэцүү байсан ч зүгтсэн босолууд хэд хоногийн дараа баригдаж бүх юм тодорхой болжээ. Тэрхүү дэлд сумья гэгч нь өчөөхөн зүйлээс болж төрсэн ахыгаа найзынх нь хамт алаад шууд л ууланд гарч бүгсэн итгээд байж. Энэ нэрийн амьдралч яахав? Харин тэр нэгэн бүсгүй амьдралыг таан болгож хувиргасан бөгөөд инх намжил амьдралынхаа эд сайхан залуу насыг зэрлэгүүдийн дунд өнгөрөөсөн нь харамсалтай.